хамтдаа. Сайн байцгаана үзэгчдээ, Тэнгэр панел эхэлж байна. За өнөөдөр нартай гадаа сайхан байгаа ч гэсэн агаарын бохирдол Улаанбаатар хотыг даралсаар байна. За өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид агаарын бохирдолд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд 10 их найд төгрөг зарцуулсан гэсэн тооцоо байдаг юм байна. Тэгэхээр 10 их найд төгрөг гэдэг бол 12 тэг байгаа гэсэн үг. Ийм их мөнгийг бид үр дүнгөө зарцуулсан. Өнөөдөр биднийг салхил аварж байна. Тийм болохоор бид өнөөдрийнхөө сэдвийг яг энэ цаг үеийн хамгийн халуун сэдв болох агаарын бохирдлын эсрэг бид нар яаж үр дүнтэй ажиллаж чадах вэ гэдэг сэдвийг хөндлөхөр одоо талуудыг урьдчаад байна. За миний баруун гар талд, хамгийн баруун гар талд Австрали улсад эрчим хүчний инженерээр ажилладаг Эрбар инженер ирсэн байна. Миний хажууд улсын хурлын гишүүн Инх Цэцэг, за Чингэлтэй дүүргийн засаг дарга Мандуул нар ирсэн байна. За тэгэхээр би хамгийн ихний яриагаа манай энэ Улаанбаатар хот чи бараг 200 биш бараг 300 мянган өрх гэр оролд амьдарч байна гэсэн ийм нөгөө албан биш судалгаа тооцоол сонслоо л доо. Тэгэхээр олон жил бид нар өчнөө юм хийлээ те. Сүлдээ ингээд түлшээ, нүүрсээ ингээд янз бүрээр сольж үзэж гин. Гэхдээ ингээд энэ ямар нэгэн үр дүн үзүүлэхгүй байна. Хамгийн үр дүнтэй арга бол бид нар ерөөсөө л яндангуй болох. Гадаа баадгүй гал төлтгүүл болох хэрэгтэй юм байна гэж одоо бид нар нэг талдаа гараад ах шиг байна. Одоо Мандуул засаг даргын хийж байгаа сүүлийн үед хийж байгаа ажлуудаас харж ахт ч гэсэн гал төлөхгүй байх тал дээр л эрэлхийлээд ах шиг байна л да. Тэгэхээр танад дүүрэг дээр яг ямар төслүүд явж гин та яг гал төлөхгүй гадаа байхгүй тал дээр ажиллах боломж байна уу ер нь цаашдаа? Яг бидэд ер нь бол одоо ингээд засаг дарга гээл би ингээд нэг бүгдийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр аль болохоор ингээд нэг судалгаатай тэгээ мэддэг энэ салбарын хүмүүсийг нь үгийг нь сайн сонсоод зөвлөгөөг нь дагахыг хичээгээд олон уулзалтууд бид ингээд сая өнгөрсөн жилийн өвлөөс эхлээл хийж идлээ л дээ. Тэгээд эндээс бол ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр бид бол ингээд өмнө жилүүдэд дандаа энэ нөгөө зарцуулалт тал дээр нь юу төлөх үү, яаж төлөх үү гэдэг тал дээр илүү ингээд анхаарал тавьсан юм гэсэн тийм хувийн дүгнэлтээ хийсэн. Нөгөө талдаа бид нэр харин тэр эрчим хүчийг хэмнэх тал дээр нь юу анхаарах ёстой байна. Энэ маань бол нэлээд орхигдож ирсэн байна гэдэг дүгнэлтэнд. Тэгээд манай дүүргийн хувьд бол бидэд бас талтлын боломжуудыг илэрхийлж байна л да. За жишээлбэл олон улсын байгууллагуудтай хамтраад одоо жишээ нь нүүбтэй хамтраад бид яндан зуухыг нарны панелээр халдаг тийм халаагуураас солих ажлыг эхлүүлсэн, том төсөл эхэлсэн явж байна. За энэ маань бол нүүбийн хэмжээнд бол бас нэлээд том инновацлог төсөл болох төлөвтэй байна. За хувийн хвшлүүдтэй бид хамтраад бас нөгөө татварын 1% хөнгөлтийн орон зайг бас ашиглаад бас хэд хэдэн 2-3 төсөл бас хэрэгжүүлээд явж байна. За энэнийхээ үр дүн нь одоо ингээд нэг дуусаад яхад харагдаад эхлэх баг. За төрийн бус байгууллагууд бас нэлээд байд юм бэлээ. Тэднэр бол ингээд өнгөрсөн жилүүдэд нэлээдгүй олон судалгаа хийсэн, ноу хау ихтэй. Эднээс бид бас нэг арга зүйн зөвлөгөө авах, за тэгээ хүмүүсээ сэтэлжүүлэх, тэр сургалт хийх гэмэрхүү ажлуудыг бас нэлээд хийсэн. За тэгээд түүнээс гадна одоо яг төрийн бодлогоор гэвэл нийслэлтэй хамтраад бид айл өрхүүдийг дулаалгах, тэгээд одоо яндан зуухыг нь болоод газын хийн халаагуур ийм төслүүдийг ингээд хийгээд явж байна. Гад татварлын нарны эрчим хүчээр нарны панелаар газын хийн гэдэг гэж байна. Тэгэхээр эдгээр яг юун дээр хамгийн их одоо мэдээж хэрэг дулааны алдагдaltaгүй байшин дээр л хамгийн одоо үр дүнгүй үр ашиг өгж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь байшингууд ямар байна? Тэгээд бид өнгөрсөн үйл юу яасан? Одоо нэг 1000 айлыг сампл болгоод дүүргийн хэмжээнд бид өөрсдөө санаачлаад ингээд дотор дулаан алдагдлын хэмжигтүүдийг хийгэж яваад. За тэгээд тэндээс бол ер нь 90% нь бол ямар нэгэн байдлаар дулаан алдагдaltaтай байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр ер нь бол энэ нийтлэг дүрс төрөх манай гэр хорооллын айлуудад. За Монгол гэрүүд бол дулаан алдагдал дээр хаяа хатвч тэгээд хаалга тоонороос алддаг тийм зүйл байгаа. Байшин дээр бол гэхээр чинь одоо 10-20 жилийн өмнө өөрсдөө ингээд гар хий зааргаар ингээд янз бүрээр барьсан. Тэгээд тэнд чинь одоо цонх хаана гэдэг ерөөсө баг сийхгүй газар байхгүй юм билээ л. Тэгэхээр 90%. 1000 айлаас 90%. 90-с дээш хувь тий.
Тэгэхээр бараг 900 дайл дулааны алдагдaltaй байшин. За тэгэхээр манай 90 бар инженер бол ялангуяа эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчтэй тархмал их усүр тал дээр ажилладаг. Passive house-ийн мэргэжсэн дизайнер. За одоо ийм нэг дулааны алдагдaltaй байшин дээр бид нэр тархмал их усүр эрчим хүчний одоо тэр нарны панел одоо хэд памп тэрийг ашиглах ер нь боломж байгаа. Тэгэхээр гол нь нөгөө хэд их дулааны алдагдaltaй гэж үзэж байгаа шүү дээ. Тэр одоо 90% гэдэг юм уу. Тэр чи яг л ингээд өөртөөхөө аргаар гээд барьсан. Тэр хүмүүсийн бол буруу биш. Яагаад тэгэхээр тухайн өөрийнхөө одоо санхүүдэд харуулаад тэгээд барьсан байна шүү дээ. Гэтэл яг энэ байдал дээр нэрвээ бид нар нарны панел тавих юм бол тэр бол уусаа хангаж чадахгүй. Яагаад тэгэхээр өвөл манай нарны элч буурчтай яг нөгөө халаалтай хичээл нэмэгдэж байгаа үед нь нарны элч буурч байгаа шүү дээ. Тэгэхээр нарны панел тавьсан тохиолдолд бид нар эхний ээлж нь бол дулааны алдагдлыг бууруулж агаад тийм ямар нэг арга хэмжээ авсны дараа дулаалсны дараа дараа нь бол нарны панел тавих одоо ажлыг эхлүүлж болно. Тэгэхгүй бол ер нь бол үрдэн байх та. Зөндөө тооцоо судалгаа байгаа. Ер нь бол 30% л хангаж чадна гэж байгаа шүү дээ. Өвлийн үлрэлт бол нарны панелаар. Тэхийн тулд энийг өсөхийн тулд яах вэ гэхээр дулаална. Дээр нь батарей ашиглана. Цай ураагаараа, цэник ураагаараа ашиглана гэсэн үг. Би болохоор хэд хэдэн төслүүд дээр хувь хүмүүсүүд дээр зөвлөгөө өгөөд явж байгаа. Тэгээ сая дуусгасан төслүүдээ сая эргэж үзээд ирээд явлаа. Маш үр дүнтэй. Хамгийн багадаа бол бид нэр 20 см-ийн дулаалга хэрэглэх хэрэгтэй. Шаардлагатай болчиход байгаа байхгүй. Тэр чи одоо нөгөө бага байшин дээр нь нэмээд 20 см-ийн дулаалга гэсэн үг юм уу? Эсвэл угаасаа 20 гэсэн үг. Одоо жишээ нь үндсэн хийц маань юу ч хийж болно шүү дээ. Одоо чинь тоосох юм уу? Эсвэл одоо макем блок ч гэдэг юм уу? Одоо модон блок ч гэдэг. Модон одоо пас гэж байдаг юм тий. Тэрнээсээ шалтгаалаад тооцоо хийгээд тэгээ тооцооны дагуу жишээ нь тооцоон дээр бол 25 см, блокн дээр 20 см гэдэг юм ингээд бүх юм ингээд тооцооны дагуу явах хэрэгтэй юм л. Ер нь яг бидэрт хоёр юм юу байгаа. Гаргалгаа гэх юм уу? Хоёр юм дээр анхаарах хэрэгтэй. Нэг нь бол одоо байгаа хауснуудаа бид нар ямар төрөөс одоо ямар дэмжлэгтэй гэх юм хүмүүсүүдээ яаж одоо дэмжиж тэр байшингуудын дулааны алдагдлыг бууруулах юм те. Шинэ одоо шууд ингээ мөнгө гаргаад дулаалах бол мэдээж тэр чинь бүх айлууд хөрөлцөхгүй. Тэгэхээр баг хүүтэй одоо чинь жилийн 6 өч юм уу 5 өч юм уу тэр зээлийн одоо бид нар олох те. Тэгэх юм бол тэр хүн чинь дулаална. Хоёрдугаар ирээдүйд барих гэж байгаа барилгуудаа бид нар яаж юм дулааны алдагдал багтаа барих юм бэ гэдэг ийм нөгөө бодлого стандартаа гаргаад тэрний дагуу тэгэнгүүт нөгөө боловсон хүчний асуудал яригдэн шүү дээ. Тэгэхээр бид яг одоо энэ хүмүүсүүд яаж юм гэхээр яг бас нэг хэдэн төгрөгөө хэмнэх гээд одоо зураг төсөл хийхгүйгээр эсвэл одоо нэг зөвлөгөө энэ авахгүйгээр нэг найз нөхдөдөө нийлээд ингээ барьчиад байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь үндсэндээ тэр хүний одоо үл хөдлөх хөрөнгийг нэг өнгөө болгоод байгаа хүмүүс мэдхгүй. Тэгээд тэр хүмүүсүүдийн буруу биш. Яг тэгэхээр чи би хүртэл өөрөө дулааны инженер одоо 10 гаруй жил хийсэн мөртлөөсөө тийм дулааны алдагдал ихтэй байшин зуршин дээрээ барьцсан байгаа байхгүй. Тэгээд яг энэ пассив хаусын сургалтанд суугаад ингээд сертификатыг аваад ингэхээр би нэрээ буруу юм хийжсэн юм. Тэгэхээр чи нөгөө энгийн иргэд бол угаасаа өөрхий аргагүй юм л. Тэр чи яг л ингээ байгаа юмдаа тааруулаад барьчихж байгаа. Тэгэхээр бид нар төрөөс яах вэхээр чиглүүлж өгдөг тийм одоо мэрэгчлэлтэнгүүдийн бэлдээд тэд нар тийм үнэтэй биш. Одоо боломжийн одоо тэр үнээр зөвлөдөг, заадаг тий. Тэрийг бэлдэж өгөх хэрэгтэй юм л. Тэгжээж ирээдүйд одоо дахиж энэ утаа үйлдвэрлэдэг байшингаа бид нар зогсоох хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол эн чинь ингээ хизээч дуусахгүй ингээд нэг хэсэгт нь одоо жишээ нь мандуул захирал одоо юу засаг дараа одоо жишээ нь хүчний ажил хийгээл олон улсын байгууллагатай хамтраад буулгаад идэг. Дараа нь чинь дараагийнх нь баригдал. Тэр энийг бид нар зогсоох хэрэгтэй юм л. Зогсоох юм бол тийм учраас одоо өнөөдрийн манай панелийн сэдв бол дулаан байх уу эсвэл дулаан байлгах уу гэдэг ийм сэдвийг явсан байгаа. Яагаад тэгэхээр бид нар одоо за дулаан байлгах гал дулаан байхын тулд олон жил ингээл янз бүрийн аргаар үзлээ. Гэхдээ ингээд энд ямар нэгэн одоо мухагаар хэлбэл хүч төрөмгийлэх юм да тий.
Ингээд ямар нэгэн байдлаар бид нар энэ нийтийн эрх ашигын төлөө бид нар ард иргэдээ өөрсдөө стандарт тогтоож өгөх хэрэгтэй. Хотыг стандарттай байлгах хэрэгтэй. Энд одоо ингээд та ийм олон хүнийг хохироогоод тий нүүрстүүлээд намайг астантай болгоод мандуулыг харшилтай болгоод байлгах уу эсвэл энд ингээд бүр яг хатуу стандарт юм хууль гаргаад шил Скандинавын орнууд бүр хуультай байдаг гэн л дээ. Одоо ханын зузаан бол хамгийн доотлол нь 28-аас эхэлнэ гэдэг. Гэтэл манад бүр ийм хуульч байхгүй. Магадгүй орон сууцны зориулсан стандарт байж магадгүй. Тэгэхээр энэ тал дээр улсын хурлын гишүүн та ямар нэгэн санаачлагтай байна уу? За улсын хурл дээр одоо эрчимчний хуулиудыг шинжлэх ажлын хэсэг ингээ байгуулагдаад бид хуулиудыг шинжлэх ажилд ороо явж байна л да. Тэгээд эхний ээлжинд бид нар дулаан хамжийн тухай хуулийг одоо ингээ босруулсан хилцүүлээ явж байна. Хаврын чуулганаар өргөн барина гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За тэгэхээр энэ дулаан хамжийн асуудал бол одоо зөвхөн Улаанбаатар биш одоо аймаг сум ерөөсөө бидний ганц өвлийг одоо үнэтэй тавахын тулд гол толгойн өвчин энэ. За тэгэхээр яг одоогор бол манайхан юм дулаан хамжийн тухай тийм зохицуулсан хууль өргөцсөн орчин ерөөсөй байхгүй. Зөвхөн эрчимчний тухай хууль гээд 2001 он буюу 20 одоо 5 жилийн өмнө батлагдсан ийм нэг төрлийн нэлээд цаг хугацааны хувьд одоо хоцрогдолтой ийм хуультай. Гэтэл одоо өнөөдөр яг бодит амьдралд орчин үеийн хэрэгцээнээс хамаарат дулаан цахилгаан талдаа маш олон шинэ харилцаанууд бий болсон. За тэгээ нэгдүгээр одоо харилцаа бол яавал энэ одоо гэр хорооллын айлуудыг за дээрэс нь одоо хотын төвөөс нэлээд хол байралтай байгаа орон сууцны хороолол одоо ургах нараа хороол гэдээ байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо хүмүүсийн дулаан хангамжийг одоо яаж шийдэх вэ? Энд дээр ямар бодлого барих вэ? Хэн ямар оролцоотой байх вэ гэдгийг бол маш одоо нарийн хуульчиж өгөх хэрэгтэй гэдэг юм байна. Бид нар энэ хуулийн хүрээнд одоо яг манайхтай ижил төстэй юм хүүтэн уур амьсгалтай одоо хэрэглэгчид улаан цахилгаанаар хангадаг ийм 8 орны 12 хууль усыг судалсан. Тэгэхээр ингээд судлаад үзэхээр яаж нэхэр энэ усууд бүгдөө бие даасан дулаан хамжийн хуультай, бие даасан цахилгаан хамжийн хуультай. За тэгээд бид нар дулаан хамжийн хууль дээр одоо яг цэвэр ийм хоёр шинэ ойлголтыг оруулж ирж байгаа. Манайх одоо ингээд та бүхэн мэднэ төвлөрсөн дулаан хамжаа гэж байгаа шүү дээ, тий? Тест 4-өөс 3-аас хангагддаг. Энэ бол манай одоо байгаа хуулийн дээр байдаг. Тэгмүүд бид нар энэ хуулиараа хэсэгчилсэн дулаан хамжийн систем, бие даасан дулаан хамжийн систем гэж оруулж өгч байгаа. За бие даасан гэдэг нь юу вэ гэхээр та жишээ нь өөрийнхөө гэрт зориулаад эсвэл та өөрийнхөө барьсан үйлдвэр зориулаад одоо дулааны нэг тодорхой хэмжээний их усэр бариад хангаж байгаа бол энэ бол бие даасан одоо их усэр. Тэгвэл хэсэгчилсэн гэдэг нь одоо жишээ нь төвлөрсөн толбогд хоолмжгүй сая ургах нараа ороод гэж ярьж байна тийм. Энэ тохиолдолд бас тэрийг магадгүй нэг хөрөнгө оруулагч дулааны асуудлын тэр хүнд эндээс шийдээ явж байгаа хэсэгчилсэн гэж ярьж байгаа. Тэгээд одоо манай хууль дээр яадаг вэхээр энэ хоёр дээр хуулийн дээр төр оролцдог. Одоо юу гэдэг нь та нэг үйлдвэртэй зориулаад та бас үйлдвэр чи хэрэглэнээс хамаар нэгэн барина шүү дээ. Тэгвэл та ингээд тусгай шүрэл ав, тэзүү ав одоо ингээд үн тариф батлуулж оролцдог. Бидний энэ хуулиараа яаж байгаа гэхээр энэ хоёр дээр ерөөсөө төр оролцохоо болио. Тэгжээж бид нар дулаанаар хангаж чадахгүй байгаа энэ олон хэрэглэгчийг хувийн хвшлийнхаа хангах одоо хувийн одоо хөрөнгө оруулалтыг татах ийм эрх зүйн орчинд бүрдүүлж өгч байгаа. Хоёрдугаар асуудал болохоор одоо манайх гэр хорооллын асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэг асуудал. Тэгэхээр яг ер нь бол хамгийн одоо дэлхийд бол одоо үр ашигтай дулаан хамжийн систем бол ерөөсөө төвлөрсөн дулаан хамжийн систем байдгийн байна. Дэлхийд дахин бол төвлөрсөн байдлаар асуудлаа шийддэг. Гэхдээ яг одоо чинь Улаанбаатарын хувьд ч юм бол их усрээс хамаа тест 4-өөс тодорхой нэгэн ариад үсэг л хангаад. Тэгвэл одоо сэлб хороолол за дам даржээ гэдэг одоо яг амьдралаа сургаад бид нар хэсэгчилсэн ингээ хөгжөөд эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд тухайн юунда нэг их усэр баригдаад тэр хоёрын нэг ингээ хангаа явах. Тэгвэл одоо цаашдаа бол бид нар ингээ ялангуяа айл өрхүүдийг хувийн хаавцтай гэртээ айлуудыг бол энэ нарны панел батарейгаар бол одоо халаагаараар бол хангаа явах нь зүйтэй байна гэдгийг харж байгаа. Яагаад тэгж байгаа вэ гэхээр тархмал их усрээр бид нар чинь ингээ өөрийнхөө хэрэглээг хангаад өвөлдөө одоо яндангуй болчиход тэгээд зундаа тэр илүүдэл цахилгаанаа, нараас үлдэрсэн цахилгаанаа, батарейдаа хоригдлуулсан цахилгаанаа шүлжээрөө борлуулж орлого олох боломжтой. Би дөнгөж саяхан Арангаад яг энэ талаар ялангуяа сая нөгөө мандал захирал хэллээлд нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын нэг жишиг олгоод хэрэгжүүлсэн шүү дээ. Өмнө яг ингэдэг байсан юм байна. Гэхдээ энэ Улаанбаатарт одоо ийм агаарын бохирдолтой юм чинь тэгээ өвөл баг нар тусахгүй. Ер нь л нараар халаана гэдэгт итгэлгүй байсан юм байна л да. Гэтэл ингээд маш сайхан үлгэр жишээ болгоод 68 айл дээр хэрэгжүүлчихсэн. Тэгээ 3 жил болоо явж байгаа эхнээсээ. Тэгээ яндан байхгүй болсон. Тэгээд уул нь бол гэртээ айлж хараа баг хамгийн багадаа жилд 2 сая төгрөгийг зарддаг юм ил. Одоо нүүрсэндээ, түлээндээ, дээрээс нь нөгөө цахилгаандаа нэмээд
Гэтэл яг энэ нарны панелаар жижигхэн 3.4 кВт-ийн нарны панел тавиад нэг жижигхэн халаагуур. Тэгээд тэр халаагуур чинь бас их хайтайхан 8 цаг нарны панелаасаа тижээгдчихэд нар байхгүй болохоор 8 цаг одоо халуунаа барьдаг. Тэгээ батарейтай. Тэгээ өвлийн улирлыг бид нар нэг 9 сар гэж үзэж байгаа юм билээ. 9 сараас 3 сар хүртэл халаагуур ажиллуулна нарны панелаар. Тэгээ хаварда, намарда, зундаа яах вэ? Нарны панелаар үйлдвэрсэн цахилгаанаа шүлжээ рүү борлуулад орлого олох. За бидний хэлээд байгаа юм болохоор сая тэр жишээ олгоод 68 айл дээр хэрэгжүүлэхэд нэг айл дээр нэг 10 сая төгрөгөөр хэрэгжүүлсэн байлээ. Тэгээд 1 сая нь болохоор халаагууртан зарцуулсан байна. Тэр хаалгын, тооны, хаяавчийн тулаалж 9 сая төгрөг зарцуулсан байлээ. Тэгээд бид нар энэ дээр хоёр том одоо зүйл хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж үзэж байгаа. Нэг нь болохоор энийг одоо массив байдлаар олон айлд хэрэгжүүлье. Хэрвээ одоо ингээд 68 айлд хэрэгжүүлэхээр нэг айлын зардал 10 сая байгаад шүү дээ. Тэгэхээр төр засгийн зүгээс бол яавал нэг айлын хөрөнгө оруулалтыг тэр одоо 5 сая руу аваачих вэ гэдэг бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэгдүгээр бодлого болохоор бидний ярьж байгаа юм болохоор сая бас мандуу цагт дурдж байгаа шиг байна нөгөө 1% хөнгөлт байдаг те татварын одоо сайн сайхны төлөө зарцуулж явах хэрэгтэй хувийн хвшил. Дээрэс нь агаарын бохирдлын татвар гэж айгүй олон аж ахуй нэгжүүд тушаадаг. Одоо ингээд нүүрсээр одоо уурын зөөхүүд байна, нүүрсний станцууд байна. Бас эдгээр чин агаарын бохирдлын татвар тушаадаг. Тэгвэл тэр татварын мөнгийг энэ одоо ногоон хөгжлийг буюу айл өрхүүдийн одоо нарны панел батарейг дэмжих чиглэл рүү дэмжлэг үзүүлэх чиглэл рүү. Яг тэгвэл Австралид яг тийм одоо STC гэж гарсан хөтөлбөр хэрэгжүүлэхийн засгийн газраас нь одоо нэг $6,000 нарны панел тавихад бараг $2,000 тэр сертификатаа зараад хэрэглэгч буцаагаад авчина. Дээрэс нь Австрал болохоор татварын буцаалт авчдаг. Нэг $250,000 цалинтай хүн жилд нэг $50,000 татвар тушаадаг. Тэгээ би энэ жил нарны панел тавьсан шүү дээ гэж 2,000 буцаагаад авчдаг. Тэгэхээр энэ байдлаар дэмжиж л өнөөдөр энийг Монголд бүүн болгож хөгжүүлэх ёстой. Тэгвэл олон айлыг янангаас алгана л гэж бодсон. Сая танад өдөр туршсан гэж шүү дээ нарны панелтэй. Тэр бас дулаан алдагдaltaй байж дулаалчаад дараа нь тэрийг туршсан уу эсвэл? Ер нь бол адилхан юм л да. Адилхан нэг төслийн хүрээнд. Тэгээд нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн хамтраад манай дүүрэг дээр одоо энэ жилдээ нэмээд 80 айлыг одоо ингэ суулуулад дуусгах гэдэг явж байна. Эхлээд дулаалсан. Эхлээд дулаална. Тэгээд тэнд чинь нөгөө нарны панел байгаа, батарей байгаа. Тэгээ инвестор байгаа. Тэгээд эх жил тэгээд эн чинь нэгсэн. Энэ жилдээ манай дүүргээс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад энэ төслийг ер нь ингээ хөдлөх гэж эхний одоо нөгөө seed fund юм аа байхгүй. Тэгээд тэрэн дээрээ ингээд үзүүлээд харуулад ингээ ажил нь яваад эхлэнгүүт одоо олон улсын байгууллагуудаас бид нэмж хөрөнгө босгох гэдэг ажиллаж байгаа. За дөнгөж саяхан сарын өмнө бид Ядтын хөгжлийн агентлагаас $2.5 сая босгочлаа энэ дээр. Одоо эх жил 500 айлыг дулаална гэдэг биш энэ нарны панел оруулна гэсэн одоо ажиллаа эхэлсэн явж байна. Тэгээд цаашдаа бид яах гэдэг нь вэхээр айл болгонд ийм панел тавихаас илүү нөгөө мини грид систем рүү шилжих гэдэг. Тэрний юу гэхээр нэг 10 ч юм уу 20 айлын дунд нь ингээд ийм панельтайгаа тэгээд нөгөө батарей энтэс тэгээд тэндээсээ салаад авдаг. Тэгээд энэ ч өөрөө бараг одоо сая ингээд хэлээд байгаа тэр нөгөө хэсэгчилсэн юу дулааны арга гэдэг одоо тархамлын хүүсээр маягийн юм руугаа ингээд явах гэдэг байна. Тэгэхээр ингээд бид нэр яг хав талын юм ингээд үзээд судлаа яваад байна. Тэгээд энэ гэхдээ манай энэ төслийн нэг давуу тал одоо нэг инновац юм юу гэхээр нөгөө карбон кредиттэй олон улсын зах зээлдээс заах гэдэг. Тэрнтэйгээ холбож өгснөөр онцлог байна. Тэгээ сая тэр COP30 нөгөө Бразилд болсон хуралтыг байгаль орчны сайд Швейцарьтай гар хэвсэгт зурчлаа. Тэгээс нэг сарын өмнө Сингапуртай гар хэвсэгт зурсан. Тэгэхээр одоо Сингапур, Швейцарь тэгээд өмнө зурсан байгаа Япон, Солонгос гэх ийм дөрвөн улсын зах зээлээр бид нар карбон кредиттэй бодлуулах боломжтой бол. Тэгээ энэ маань ингээд яваад ингээд брокерич нөгөө сертификаттай компаниуд ингээд ороод ингээд ажилд ороод эхлэх юм бол нөгөө нарны эрчим хүчээ төвийн эрчим хүчинд бодлуулахаас гадна олон улсын зах зээл дээр карбон кредит бол нөгөө айл өргөчин бас орлоготой болох бас нэг юм боломж үүсгэх гэж сайдаад байгаа. За ер нь нарны эрчим хүч сэргээгдэх эрчим хүчний тухай ингээд сонсохоор сайхан байна. Сайхан байна. Гэхдээ манай монголчууд наадхан чинь бас сэтгэхгүй л яа гэвэл одоо 1001 гэрэл тавьчаад зурагтаач хасаж чадахгүй шахвал хөдөө бол нэг тиймэрхүү л байдалтай байдаг штэ. Мэдээж хэрэг одоо технологи өөрчлөгдсөн. Гэхдээ яг нөгөө үндэс суур углуургыг бодоод үзэхээр түрүүн 90 бар инженерийн хэлдэг тэр пассив хаусууд тий пассив дулаалгатай гэр хаус юу гэдэг энэ нэг тийм үйлдвэрлэл маягийн юм руу орж стандарт маягийн юм руу орж байж
одоо дахиж ийм байшин босгүй. Эсвэл байгаа байшингаа бид нар тийм болгох. Энд нэг ийм одоо ногоон зээл гэхэр ногоон зээл чинь жилийн бараг 13-4% хүүтэй. Гэтэл би ипотекийн зээл аваад орон сууцнд ормоор байна. Тэгээд 5-6% зээл авчвал орон сууцнд ороод нөгөө хашаа байшинд бас нэг багийг оруулж ирэл амьдруулна шүү дээ хяндагаа тэр. Тэгэхээр одоо хашаа байшинд байгаа айлуудаа ипотекийн зээл олгоно гэж улсын хурлын тогтоол энэ 6 сард батлагдсан байдаг те. Одоо энэ best gear гэдэг стандартын пассив хаусууд байвал. Гэхдээ энэ одоо хүртэл хэрэгжихгүй байна. Яагаад энэ хэрэгжихгүй байгаа юм бол энэ дээр та бүхэнд одоо дуулж сонссон юм байна. Би нэг ялж яач юм. Уржиг дээр нөгөө энэ нэг Монголд ингээ үйл ажиллагаа явуулдаг нөгөө олон улсын байгууллагууд байдаг шүү дээ. Тэднээс чинь нэг юм нэг донор митинг маягийн нэг тусдаа ингээ нэг уулзаад ингээ нэг ажлуудаа ингээ хоорондоо уялдаа холбоогоо. Тэнд би одоо бас энэ манай дүүрэгтэй хийж байгаа энэ ажлуудаа бас нэг танилцуулсан. Тэн дээр энэ нөгөө одоо энэ худалдаа хөгжлийн банкны нөгөө тузын дараа Randolph Copa бас нэг танилцуулга хийлээ л да. Тэр юу вэ гэхээр нөгөө гэр ороолын айлуудын энэ юуг энэ эрчим хүчний хэмнэлттэй ийм барилга орон сууцнд моргижийн зээл олгох юм схем танилцуулаад байгаа. Энэ дээрээ бас нэлээд хэд хэдэн юм онцлог юмнуудыг хэлж байгаа. Тэгээд эрчим хүчний хэмнэлттэй байх тэр нэг стандартын тогтоож өгөх хэрэгтэй байна. За нөгөө талдаа тэр моргиж зээлд орохын тулд бас нэг заавалчгүй нэг 3 дахь хөндлөнгийн нэг батлан дагч бас нэг оролцохгүй бол болохгүй болчиход байна. За тэгээд тэр газрыг бас нэг эргэлтэнд оруулах нэг хуулийн нэг гаргалгаа бас хэрэгтэй байгаа юм байлаа гişүн бас анхаарал тавьж байна. Тэгээд энэ ингэж нөгөө хөдөлгөөн тал талын юм яаж иж энэ бид нар угаасаа бүх зүйлийг төрийн мөнгөөр хийнэ гэж байхгүй. Энэ жил бид нар нийслэлээс өөрсдөө санаачлаа 5000 айлыг ингээд дулаалгах энэ ажлыг ингээ хийгээ явж байна. Ер нь бол бас нэлээд засталтай. Гэхдээ 25-аас ч юм хувийг нь бол айл гэрээр нь гаргуулж байгаа. Тэгжээж бид нар бас нэг хүмүүсийн оролцоог нь хангаж энэ ажил нь. Гэхдээ цаашдаа энийг леверэж хийгээд энэ санхүүгийн зах зээлтэй холбож энэ маань ингэж бүүн болно тий. Одоо бид нар чинь нөгөө 8% ипотекийн зээл эхэлчихэж манай энэ он сууцчлуулт чинь бүүн болсон шүү дээ. Яг тэнтэй адилхан. Тэгэхээр одоо нөгөө дараагийн шатанда бид нар орох хэрэгтэй байна. Тэрийгэ зөвхөн юм барилга манлаг гэхгүйгээр нөгөө юуны амны орон сууцнуудад бас орох хэрэгтэй байна. Тэрийгэ гэхдээ газартаа нэг хэд хэдэн зүйл байгаа даа. За ханшийн эсэл байгаа. Тэгээ газрын тухай хуулийн тэр нэг эргэлтэнд орох нэг боломж хэрэгтэй байгаа даа. Тэгээ стандартууд байгаа даа. За одоо жишээ нь гэхэд одоо нэг зүйл хэлэхэд нөгөө бидэнтэй бас нэг хамтарч ажилладаг энэ эрчим хүчний хэмнэлттэй цонхны холбоо гэж байдаг. Тэгээд тэднэртэй ингээд уулзаа айлзж байгаа. Тэд нар бас тэгж байгаа байхгүй. Бид нэр энэ цонхны нэг үйлдвэрлэлийн явцын хяналтыг хийж чадахгүй нэ. Хуулийн дээр заагаад өгсөн байдаг боловч байхгүй. Тэгэхээр цонхчин бараг 20-25% дулаан алдагдaltaй юм байна. Тэгвэл өчнөө ингээд одоо ингээд 20-30 см-ийн хөөстэй ингээд хан байлаа ч гэсэн цонхороо дулаан алдагдал. Тэгээ энэнийг ингээд нөгөө сертификатжуулаад ингээд хойноос нь хяналт тавих энэ нэг одоо мэдгүй төрийн бусын чигүүрийг юм эсвэл төрийн чигүүр юм эсвэл хамтраад л хийх байх л та. Иймэрхүү юмнууд дээр бид нэр бас одоо сая бас Ирбаар хэлдгээд л тийм нөгөө барилгын тэр стандартууд нь байгаад байдаг. Гэхдээ нөгөөх нэгдүгээрт нь хүсэн дээр нь буулгах хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь нөгөө явцын хяналтдаг гэдэг зүйлээ бас хийх хэрэгтэй. Тэгэхээр бодвол ингээд төрөөс одоо хувийн нөгөө төрийн бусуудад эрхийн нөгөөд тэгээд хяналтаа хийлэгдэг аргаас ч юм уу нэг иймэрхүү юм даа анхаарах хэрэгтэй байна л гэж би бас дүгнсэн л дээ. Санхүүжилтийн схемийг ахад тайлбарлаж ярил та бүхэнд ямар санаа байна? Одоо яг хэрэгжих боломжтой нь хамгийн түрүүнд. Тэгээ Копа захиаллаа хийлээд байгаа гол санаа нь бол ийм юм. Карбон кредиттэй уяад угаасаа одоо бид нар чинь ингээ зах зээлүүд ингээ холбогчлоо. Тэгээ бид нар ер нь утаа үйлдвэрлээд байна гэдэг чи юу вэ гэхээр бид нар дулаанаа алдаад байгаа л маягийн санаа шүү дээ ер нь бол. Нөгөө талдаа эн чинь тэр утаа гэдэг чинь бас нөгөө энэ олон улсын одоо энэ байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн тэр эдгээс болоод мөнгө олох боломжтой байна. Тэгэхээр энийг бид нэр гадагшаага зарах тэрийн холбоосоо хийе гэж байна. Одоо карбон кредитийн зах зээлтэй холбоё. Тэгжээж нөгөө exchange risk буюу одоо нөгөө ханшийн эзэслээ ингээд хаачих юм бол хүн маань буудаж болно. Одоо бараг 8-аас доош хувь дээр одоо жишээ нь 6% дээр очичход болно. Нөгөө талдаа төрийн зүгээс нэг тийм partial guarantee буюу одоо нэг бүтэн биш ч гэсэн нэг зарим хэсгээд нь батлан даалт маягийн тийм схем хэрэгтэй байна. Тэгжээж тэгэхгүй болохоор айл болгон чинь тийм юугаа яах байшингаас тэгж барьцаалах тийм хөрөнгө байхгүй байгаа тийм. Тэгээд 3 дахь нэг хэсэг нь болохоор нөгөө газар маань өөрөө бас юун дээр
оролцох тийм боломжийг нээжиж нөгөөт мөн ингээ хөдлөн. Тэгээ нэг ийм хэд хэдэн тэгээ жишээлбэл уртчилгаанд ч юм уу те газар уртчилгаанд ч юм уу одоо гэдэггүй одоо ч манай газар ч юм бол яг үндэ юу болоод байгаа шүү дээ. Хоёр дахь зах зээл дээр нэг дамын юм болоод байгаа шүү дээ. Тэгэхээр энийг нэг жоохон тодорхойлох. Гэхдээ яг газар нэлээд тийм сенситив юу топик л та. Тэгэхдээ мэдээж бид нэр янз янзын зүйлсийг бодох хэрэгтэй. Гэхдээ хэрвээ иргэн хүн өөрөө тэндээ амьд өмчлсөн байгаа бол тэрийг яагаад ашиглаад левериж хийгээд юу ипотекийн зээл маягийн тийм зээлээр хамрагдаж болохгүй гэж хэлсэн тийм санаа яригдсан. Сонирхолтой юм байна. Ийм одоо эн чинь нэг бүхэлдээ санхүүгийн схем яваад шүү дээ. Схем. Бид нар ч одоо ингээд хангалттай мөнгө зарцуулж шүү дээ. Одоо энэ жил ихэд 200 гаруй тэрбум төгрөгийг кокс нүрсээр хямдхан өгөхийн тулд тэгээ татаас болгож байна. 21 мянган төгрөгийн зардал гаргаад 5,000-аар зарж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ хоорондох энэ зөрүү мөнгийг л одоо ийм юм руу ийм пассив хаус руугаа нөгөө нарныхаа эрчим хүч рүү зарцуулаад эхлүүл бид нэг утаа-мутаанаас арай жоохон салж эхлэх байх гэж бодоод байна. Одоо улсын хурал ирэх одоо 7 хоног эсвэл тэрний дараа 7 хоногоор одоо юу орох гэж байгаа гэхээр яг энэ тархмал их үүсвэрийг дэмжих одоо чиглэл рүү юм одоо улсын хурлын тогтоол гаргах гэж байгаа. Тэрэн дээр одоо яг саяны мандал захирлын ярьдгаар одоо тэр карбон кредитийн асуудал за дээрэс нь одоо яавал олон айлд энэ тархмал их үүсвэрийг барих асуудлыг одоо дэмжих тал руу ямар бодлого байж болох вэ гэдгийг засгийн газар руу өргөжүүлээ тийм тогтоол гаргах гэж байгаа. Дараагийн суурь нөгөө байшингаа дулаан байлгахгүй бол эн чинь үр ашиггүй болох гэдэг. Яг дулааны асуудлаар ялангуяа байшингийн дулааны асуудлаар та түрүүн хэллээ нөгөө хавар бид нар ингэж бүхэл бүтэн тогтоол гаргацсан гэж байна шүү дээ тий. Тэгэхээр яг тогтоол гаргачаад бид нар тодорхой хугацаа хэрэгжүүлэх хугацааг нөгөө тэрний дараа энэ тогтоолын хэрэгжилт ямар байна вэ гэдэг хянан шалгалтыг улсын хурлын зүгээс хийгээ явдаг л гэсэн үг. Тэгэхээр одоо хавар баталсан бодвол энэ өвлийг явуулаад ирэх хавар бид нар одоо энэ тогтоолын хэрэгжилт хэр байна гэдэг шалгалтыг хийх ёстой л гэсэн үг байна гэж бодож байна. Одоо яг бидний гаргаж байгаа тогтоол бол яг одоо энэ тархмал их үүсвэр. Ерөөсө тархмал их үүсвэр сая ямар ч байсан яндагаа салгана гэдэг бол маш одоо чухал асуудал. Хоёрдугаар асуудал та бүхэн мэдж байгаа. Одоо манай 220 вольт гэдэг одоо бидний харьцаатай байна шүү дээ. 220 вольтын хүчтэй маань одоо айлуудад бүр 100 одоо 40 160 вольт болсон байна гэж. Ерөөсө одоо гэрд нэг ёлтоогоо л асаж байгаа байхгүй дээ. Тэгэхээр энэ тархмал их үүсвэрийг тавихаар яадгүй гэхээр тэр нөө 140 мөч болчиход байгаа хүчтэй маань 220 руугаа хэвэн бож өсч өгдөгөө гэсэн үг. Тэгэхээр энэ бол ингээд ер нь бол маш их ач холбогдолтой тархмал их үүсвэрийг олон айлуудад суйрлуулах нь бид нар хүчтэй алдагдлыг байхгүй болгох нь дээрээс нь чадлын алдагдал гэдэг нэг айлд нэг 100 кВт-ыг хүргэхийн тулд шугамын их нь 100 кВт байсан бол тэр айл дээр одоо бараг 20 кВт болж алдагдаж байна шүү. Тэгэхээр одоо ямар тэгээ би одоо сүүлийн үед юу гэж хэлээд байгаа вэ гэхээр бид нар нэг багийн төв рүү нэг сумын төв рүү бараг хэдэн тэрбум зарцуулаад нэг шугам барьдаг шүү. Тэгээ шугам бариад төгсөлд нь очиж байгаа хүчтэл 220 хүчтэл 140 болчиход таар ямар хэрэг байсан бэ тийм учраас бол бид нар цаашдаа бол ер нь аль болох тархмал их үүсвэрийг л хөгжүүлэх нь чухал. Энэ чиглэл рүү мэрэгчлэлтэнгээ бэлдэж энэ чиглэл рүү одоо явах тэр хандлагыг хэрэглэгчид бий болгох л одоо зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Эрсдэл нь юу гэж болох вэ? Миний хувьд болохоор би шинэ сэрэг төрчин хүчний хувьд ингээд өөрийнхөө туршлагыг хуваалцмаар. Бусад орнууд жишээ нь өрхийн хэмжээнд одоо нарны панелыг яаж хэрэгжүүлээд байгаа юм бэ гэдэг. Тэгээ би гэртээ 8.8 кВт-ийн панел суурилсан. Австрал. Тэр би яаж нэг товчхон ингээ процессыг ингээ тайлбарлахаар ингээ бид нар юу хийх ёстой гэдэг нь үгүйс харагдах баг. Би 2-3 компаниас үнийн санал авна. За тэгэн гут нэг компаниас 10,000 доллар, нэг компаниас 15 гэдэг янз бүр юм байна. Тэгэн гут хамгийн бага надад 10,000 долларын санал ирж байгаа. Тэгэн гут төр надад 30% өгж байгаа. Гэхдээ надад биш тэр компани руу шилжүүлж байгаа юм лээ. Би болохоор 7,000 өгж байгаа. Тэгэн гут ерөөсөө би бүр ямар ч хүнтэй уулзаагүй, ямар ч одоо жишээ нь түгээх мүгээх төр очиагүй. Тэгээд тэр компанид би нөгөө 7,000 доллар хэрэгтэй болно шүү дээ. Тэгсэн нөгөө компани над руу аппликейшн явуулаад тэгээд тэрэн дээр би нөгөө орлогоо мэдүүлээд инхээр нөгөө 7,000 долларын ирэх гарч ирээд тэгээд нөгөө компани тэр санхүүгийн газраас 7,000 доллар аваад улсаас 3,000 доллар аваад нөгөө компани чи ямар ч тийм санхүүгийн дарамтгүйгээр нөгөө юм авчаар тавьчихж байгаа панел. Тэр 7 хонос ерөөсө. 7 хоногийн дотор нөгөө интернетээр гар усыг зураал, гэрэн дээр гар усыг зураал, нөгөө 7,000 долларын зээл дээр гар усыг зураад тэр 7,000 доллар болохоор 5.6% хүүт юм л. Тэгээ баг хөөгүй шахав. Таны өмнөөс зээлийг нь хөөцлөө. Тэг миний өмнөөс нөгөө компани тэр
юугаа панелаа сүрлүүлээд нөгөө бизнесээ хийхин тулд тэр компани чинь надад ингээд чи ингэчих гээд ингээд санал болгоод байхгүй. Тэгээ бүр гэртээрэд ингээд хэмжилт хийгээд яваал. Тэгэл ерөөсөө 7 хоногийн дотор тэр түгээхээс очиж зөвшөөрөл аавна. Манайх ч одоо хідэн оролцоотой гэлээ. Тий. Манайх одоо яг сэргийлтийн юугаар зохицуулж байгаа нэхэр журмаар зохицуулж байгаа Монголд. Одоо эрчим хүчний яамнаас баталсан нэг журам байгаа. Тэгээ тэр журам дээр ингээд 7 оролцогч талтай. За одоо ингээд эрчим хүчний зохицуул, хороо, яам, хөгжлийн төв, одоо түгээ, хэрэглэгч гэдэг. Тэгээд дээрэс нь сая одоо манай хүн бар хэлж байгаа те одоо 7 хонсон гэж шүү дээ. Монголд 6 сар. Та нэг дээвэр дээр нэг алган шинэ панел тавиад шүжээрөө холбоод ингээд нэг одоо тодорхой хэмжээний нэмийг зараад ингээд явъя гэхэд бүр бүхэл бүтэн 6 сар. Тэгэхээр яг ижлэгэн процесс. Гэтэл Монголд болохоор ингээд яавал нэг хэрэглэгчийн үүлийг үсгүү гэсэн байраар ингээд журам босруулчихсан. Одоо тэгээ бид нэг шүмжилсээр агаад одоо эрчим хүчний яамнаас шинжлэх гээд ажлаас гаргацсан ажиллаж байна л да. Австрал болохоор ерөөсөө 3 оролцогч тал. Нэг нь болохоор түгээх компани, за тэр accredited installer гэж одоо суурилтын компани гэсэн. Тэгээ хэрэглэгч. Тэгээд тэр суйрлуулж байгаа компани болохоор хэрэглэгчтэй л харьцаал хэрэглэгчээс хааш нь ерөөсөө харьцуулахгүй. Тэр түгээгтэй харьцах юм ерөөсөө бүх тэр компани өөрөө хийждэг. Дээрээс нь тэр одоо Монгол болохоор хараа ингээд жижигхэн алган шинэ панел суйрлуулахын төлөө энийг одоо тэр хотоор явуулж батлуул, газрын албаар батлуул гэж одоо нэр арай л дэндүү. Тэгээ энэ дээр бид нэр процессын дахин инженерчил эрчим хүчний салбарт хийх болсон юм байна гэд саяны ялангуяа энэ нарны панелийн асуудал дээр бид нэр процессын дахин инженерчил хийгээд тэгээ ингээд юг эрчим хүчний яамыг одоо энийгээ дахиж сайжруулаа. Ядаж тэр оролцогч талыг 3 болголоо. Ядаж тэр одоо 6 сарын хугацааг 3 сарлаа аваач л та. Бид нар ингээд Австралийн кейсийг судалсан, Японы кейсийг судалж үзсэн. Тэгэд яг ижлэхэн юм манайд болохоор ингэж хүндрэлтэй, олон шат амжилттай. Тэгэхээр энийг бас бид нар ер нь бол сайжруулах чиглэлээр хамтран явж байгаа л гэж л. Тийм. Яг тийм байна. Ийм амархан. Сүрлүүлэл дор нь юу нөгөө ухаалаг тоолоор авчирч тавиал. Тэр чиг нөгөө түүхийг явж тавьдаг шүү дээ. Тэр компани өөрөө нөгөө тоолоор сүрлүүлдэг компанитай гэрээтэй юм л. Тэгэл ерөөсөө би гэрээсээ ч гараагүй хинтэж уулзаагүй нөхдүүд өөрсдөө ирсэн. Тэгээд ерөөсөө тэр бизнес рүү л оруулчих юм лээ. Тэр жижиг дунд үйлдвэрлэл бизнесийг дэмжиж тэдэрт ирэхин өгвөл тэр чинь хүн чинь нөгөө суйрлуулж мөнгө олохын тулд чинь хүмүүсүүдтэйгээ уулзаа тэр нөгөө түгээх мөнгөтэйгээ уулзаа. Тэр ч угаасаа яг ингээд журамтал байт юм лээ л дээ. Тэгэл ерөөсөө болцсон 2 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Одоо тэр зээлэн ингээд үндсэндээ дуусч байгаа. Тэгээд 30 центээр би худалдаж авна, 10 центээр өөрийнхөө илүү гарсныг өгнө. Тэгэл ерөөсөө дүндээ дүн болчиход байгаа юм шиг. Тийм бараг хэрэглээ өгсөн баланс юм лээ. Австралийн хувьд болохоор хараа 50-60 доллар төлтэй. сүлжээнээс авдаг нь маш өндөр өртөгтэй. Бүр 30 цент. Тэгэхээр чинь 30 центийн юм холдож авахгүй тул ер нь айлууд бол ингээд нарны панел их тавьдаг л гэсэн үг байхгүй. Зарах нь бол 10 цент. Манайд ч одоо баг нөөцлүүлсэн юм байгаа болчиход байна шүү дээ. Эрчим хүч авч яснаас те. Нэг шөнийн юг хямдалж үз. Манайхад үгүй. Манайхад хараа тэр яг нүүрсээр тэр нэг гэртээ айлыг бид нар тооцож үзсэн л да. Биш нарны панел нөгөө суурин эрчим хүчнээсээ төвийн эрчим хүчнээс хэрэг халаагаараа шийдэх юм болоо? Тий. Тий, ер нь бол гэхдээ үнэтэй туссан л да. Яг манайхаа одоохороо нөгөө шөнийн хөнгөлт гэдэг нэг хөнгөлчээд байгаа шүү дээ. Тэрнээсээ болоод бол жишээ нь яг халаагаараа шийдсэн айл нэг сая 500 тушааж байсан бол цэвэр халаагаараар биш нүүрсээр хийж байгаа одоо яаж байгаа айлууд бол нэг 2 сая 500 шахав юм бэл. Тэгэхээр энэ нүүрсэнээсээ Гэтэл манайх гэхдээ хүчтэл нь хэцүү. Хасах төч шүү. Хүчтэл нь нэгт муу, хоёрдугаарт хасах төч. Одоо ерөөсөө тийм бүтэн өдрийн турш байгаа айл бол бүтэн өдөртөө залахгүй бол хэцүү тийм байдалтай байгаа шүү дээ. Тэгэхээр нэг дулаан хамгаалалт байна. Дулаан байшин маань л одоо чухал болчихсон. Дараагийн бидний нэг бас яриад байгаа юм болохоор ингэж байгаа юм л да. Одоо саяны нэг 68 айл хэрэгжүүлэхээр нэг айл нэг гэртээ айл нэг 10 сая төгрөг болсон байна шүү дээ тий. Тэгэхээр энийг тэр 10 саяг 5 сая руу аваачих тэр бодлогыг улсаас хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг. Хоёрдугаар бодлого нь юу вэ гэхээр одоо чинь Австрал бас хэрэгжүүлдэг юм билээ. Массив худалдаа авалтыг одоо үнийг бууруулах хилцээрийг төр хийдэг. Одоо ингээд нэг хятадын одоо жишээ нь мандуул захирал ирэх онд юу санхүүжилт болсон гэж байна шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр ерөөсөө 4 бүтээгдэхүүн л байгаа байхгүй юу? Нарны панел, халаагуур, батарей, инвертер. Тэгэхээр энэ 4 бүтээгдэхүүний жишээ нь нэг хувийн компаниг үйлдвэрээс очиж авах юм бол за юу гэдгийг 10 сая гэж юм гэж бодъё л да. Тэгвэл төр за би энийг чинь одоо 100 мянгыг хөдөлж авна. Нэгийг одоо 1 саяар өгөө гэж хилцээрийг хийм үнийг бууруулах хилцээрийг яг бодит очиж авах юм бол хувийн хвшлийнхэн очиж мянгаар аваад суйрлуулах юм бол тэр айлын нэг хүртэг яах нь 5 сая орох нь шүү 5 сая лөө. Тэгэхээр ийм л юм. Тэгэхээр манайх энийг бол юун дээр хэрэгжүүлсэн бэл энэ
им дээр аягүй сайн хэрэгжүүлсэн билээ. Одоо нөгөө имийн сангууд очиж худалдаж авахар Солонгосоос нэг имийг одоо юу гэдэг 10,000 төгрөгөөр худалдаж авч ирсэн бол одоо эрүүл мэндийн яам очиод үйлдвэртэй за манайх эний чинь 100,000-ыг худалдаж авъя 1,000 төгрөгөөр өггээд тэгээ яг ахын бол имийн сангууд өөрсдөө очиж авдаг. Тэгэхээр ийм л бодлого хэрэгжүүлж төр засгийн зүгээс бол яавал нэг айлын үртгийг бага болгох вэ гэдэг дээр бүр чичрэх хэрэгтэй байна л гэж үзэж байгаа. Тэр төр засаг сая тэр нэг санхүүгийн схемийг хичээрлээ. Бас дээрэс нь тэр та сая тэр улсаас яаж хөнгөлөх үү гэхдээ одоо олон нийтэд өөрсдөнд нь түүх чирэгдэл багтай тий. Жишээл мандуул захирал та сая мандуул дарга шингэлтэй дүүрэг дээр айл дулаалаад нэг тодорхой хувийн ингээд айлаас нь өөрөөс нь гаргасан гэж ярьж шít. Ер нь нэг тийм энэ төслийг ингээд массаар нь хэрэгжүүлэхэд боломж ер нь хэр вэ? Боломжтой айлууд ер нь хэр байд юм бэ? Судалгаа хийж үзэх. Яг уу ийм л тэр айл дүрхийн одоо хувь хүний оролцоо нь өөрөө айгүй чухал юм байлээ. Тэгээд бид хэд чинь нэг 20-25% гээд байгаа нь за нэгдүгээрт яг уу ингээд масс хэмжээгээр хийхэд мэдээж өсдгүүн дээр учраас зардлаар нэг хэмнэгч. Гэтэ хамгийн гол нь манай энэ иргэдийн дунд энэ ажил маань ингээд амжилттай болохын тулд нөгөө хүмүүс маань өөрөө оролцоод байх хэрэгтэй. Одоо нөгөө skin in the game гэж байна. Тэн шиг тийхгүйгээр дараа нь нэг тийм бэлэнчлэх маягаас ч юм уу те төр ингээ бүх юмыг нь хийж өгнө ингэж болохгүй. Тэгээ бид хэд чинь яасан бэ гэхээр хүмүүсээсээ эхлээ санал асуулга аваад хэмжилт хийгээд тэгээд та өөрөө яг зөвшөөрч гин үгүй юу гэдэг. Тэгээ мөнгөө тэгвэл гаргах юм. Энэ ажлаа та өөрөө хийнэ гэж гэрээ энэ тэр зурж иж энэ ажиллаж явж байгаа байхгүй. Тэрнээс зүгээр ингээд гэстээ сууж яхад нь орж ирэл юм нэгээд байгаа юм биш. Тэгээ нөгөө талдаа ингэж тэгэхээр миний хэлэх гээд байгаа юм альва нэгэн ийм ажлыг масс скейлээр хийхин тулд олон нийтийн дэмжлэг аягүй хэрэгтэй. Энэ дунд чинь бас тэр мэдээлэл чинь ингээ шингэх, тарах процесс хугацаа авна. Тэгээд ингээ өөрсдөө оролцоо. За одоо жишээ нэг гэж байна. Бид нэр ингээ нарны панелийн прожект ингээ хийгээ явж байхад эхэндээ бол ингээ зарим айлууд бол итгэхгүй байгаа. Одоо манай ч итгэхгүй шүү дээ. Яаж нарнаас ингээ тэгэнгүүт явж байгаад хажуу айл нь ингээ ороод эхлэнгүүт шалуу би одоо орё л доо гэл ингээл явж байгаа. За дулаалгын ажил бас зарим нэг энэ хотлоо юм гээд. Тэгэнгүүт ингээ хажууд нь айл нь ингээ ороод бүнк хийгээд тийч айгүй сайхан гар болоод эхлэн. Одоо сард өвөлдөө нэг 3 тонн төлдөг байсан чинь 1.5 ч юм уу. Ингээд эхлэнгүүт чинь нөгөөдөл чинь тэгвэл би бас илгээл та энэ тэргээд ингээ зөндөө бас хоццсан айлууд байгаа жишээ. Хэмжлэн. Тэгээд миний бодлоор нэгдүгээрс тэр юм байна. Хоёрдугаарт бид бас өргөн хэмжээгээр ажиллаа хийхдээ нэг зүйл нь бичиг цаастай бас хитрхи их зуралтаад байна. Ингээ бодлого ингээл би өөрөө бас нэг тийм ажил хийжсэн болохоор одоо яг ингээ мэдрээд байгаа байхгүй. Яг ингээ нөгөө олон шийдвэр бодлого чинь яг амьдрал дээр буухын тулд тэр зохион байгуулалтын маш их ажил хэрэгтэй. Тэрийг айгүй зөв зохион байгуулах хэрэгтэй мэл. Тэгэхгүй ингээ за энэ бол хороо орн ингээ болчихно гэд ингээ хайжиж болохгүй. Тэгэхээр тэн дээрээ нэг хэрэгжилтээрээ алдаа гарахаар тэгэл буруу мэдээлэл аваад бүх юм чинь ингээл гацаал юм тийм. Тэгээд эн чинь одоо яагаад тэгэхээр нөгөө манай дүүргээ одоо хороо орны хүмүүсийн ч хувьд шинэ ажил байхгүй юм чинь. Өөрсдийг нь ихлээр сургаж байгаа. Тэгээд дараа нөгөөдөл чинь цаашаа тайлбарлаж танилцуулна. Тэгээ хяналтаа хийнэ гэдэг. Тэр нь бүх алхам бүр дээр нь ингэж хяналт тавьж ингэж явуулж байгаа. Тэгээ бид нар чинь бүр дүүрэг дээр нэг 20 инженер бэлдээд тэд нарыг чанарын хяналтын инженер гэж нэрлээд гэрээтэй. Нөгөөд чинь ингээд хийдэг ажил нь ерөөсөө энэ дулаалга хийж байгаа бүх юмгаар ингээд тойрч явдаг. Баригадууд чинь ингээд ажил хийж байгаа шүү дээ. Тэнгүүд нь айлтаа нуулзаад за та сэтгэл хангалуун байна уу? Энэ чинь яаж юм гээд. За нөгөө баригадууд энэ яг бид нартай тохиолсноор хийж гэнэ үү. Энэ хамгийн чухал юм билээ. Тэр мөнгө төгрөг бол яг хөө. Тэгээд би зүгээр нөгөө анзаараад байгаа юм. Бид нэр бас нэг өнгөрсөн жилүүд бас нэг алдсан зүйл нь та одоо ингээл 10 их найд гэдгээл ярьж шít. Альва зүйлийг ингээд нэг мөнгөөр ингээд нэг зодож хийх гэдэг. Гэтэл нэг жоох ингээд нэг толгой ажилуулаад хугацаа зараад нэг зохион байгуулалтын иймэрхүү юм дээр бас анхаарах хэрэгтэй байна. Хэрвээ тэгж чадвал масс мөнгө гаргаа бол болоо гэдэг юм үзэж болохгүй нэ тий. Одоо танай дүүрэг дээр туршиж байгаа энэ дулаан байшин тий одоо энэ нарны панел одоо дулаалах гэр пассив гэр гэдэг. Энэ төслүүд чинь хэрвээ амжилттай болох нь гарцаа өглөх тий амжилттай энэ үйл одоо ингээд эхнээсээ үр дүн үз.
хот даяар энэ төслүүдийг хэрэгжүүлэх боломж байна уу? Яг одоо улсын хурал дээр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 2040 гэдэг одоо хэлэлцэгдэж байгаа. За энэ батлагдаад гарах юм бол араас нь хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгээ батлах хэрэгтэй. Тэрийг хот дээр хийх хэрэгтэй. Түүгээр би юу хүлээ гэдэг нь вэ гэхээр ер нь би ч гэлтгүй манай иргэд бас хүлээж. Тэгвэл яг гэдэг нь вэ гэхээр зураад энэ хэсгээр нь амны орон сууцын бүс. Энэ хэсгээр нь одоо нөгөө апартмент нөгөө юуны барилгын бүс ч гэдэг юм. Ингэж заагаад өгнө гэж би найдад хүлээгээд байгаа байхгүй. Нөгөө ерөнхий төлөвлөлтөө. Хэрвээ тэгчих юм бол бидэнд бас ажиллаа ихэд аюу амар болох гэдэг. Нөгөө айл дээр очиод за окей та ус хугацааны хөрөнгө оруулалтаа хийж болно одоо. Өстой жинхэнэ пассив байшингаа барьна. Юм хийж болно. Яагаад тэгэхээр наадах чинь дахин төлөвлөлтөнд орохгүй газар энэ хэсэг чинь бол амны орон сууцтай. Тийм учраас 5 жилдээ буцаагаад хөрөнгөө нөхөх тэгээ улсал цаасл чинь буурах юм юмнуудаа ингэж би тооцоо моц үзүүлж болох гэдэг байгаа байхгүй. За яг энэ хэсэгт бол та нэг юм хийгээд иргэхгүй дахин төлөвлөлтөнд орох учраас одооноос хэдүүлээ газрынхаа үнэлгээнд дээр одоо хилцээр эхлүүлээч гэдэг юм иймэрхүү яриад. Тэгсний дараа бол би одоо юун дээр ихтгэлтэй одоо нэг гэхээр яг нь пассив гэдэг чинь бол зүгээр нэг тийм брэнд биш зүгээр нэг стандарт маягийн юм байгаа байхгүй юу. Тэгээд энийг бол ингээ янз бүрээр хийгээд байна. Би одоо манай 14 дугаар хороонд пассив байдлын хүрээлэнтэй хамтраад ингээд CD гэргээ цаадуулч нэрлэлсэн. Тэгээд Монгол гэр ингээ байсчаад байгаа. Тэр бол одоо айгүй сайхан асуудалгүй гэр болсон. За тэнд жавхлан туг гэж залуу бас ийм амны байшин барьчаад байгаа налахт. Тэрийг одоо энэ хавар тэр манай тэнд авчиж барих юм. Дахиад тэгээ ингээд блокоор ингээ өрөөд бас яг пассив. Тэгээд иймэрхүү шийдлүүд бол зөндөө байгаа юм байлээ. Тэгэхээр бидэнд технологиуд шийдэл нь талын шийдлүүд байгаад байна. Нөгөө талдаа одоо санхүүгийн схемтэй нь холбож өгөөд масс скейлээр нь явуулж чадах юм бол нөгөө үйлдвэрлэгч нь өөрсдөө ороод байна. Тэрнээс ганц нэг хүн ингээд бүгдийг хангаж дийлэхгүй шүү дээ. Тэгэхээр эн чинь зах зээлийн өсөлтөө нь л явж чадах хэвээр. Тэгэхээр санхүүжилт чинь одоо нэг цусны одоо нөгөө юу нь л гэсэн үг байхгүй нөгөө пампл гэсэн үг байхгүй. Тэгж чадах юм бол бид нэр ойрын 1 2 3 жилдээ бол энийг асуудлыг бүрэн шийдэх боломжтой байна гэж би дүгнэж байгаа. За санхүүгийн схемэн дээр дахиж төвлөрөе гэж бодож байна. Бид нар одоо юу гэдэг тэр энэ их мөнгө зараад байгаа учраас сая энэ эр бар инженер хэллээ шүү дээ. Би зүгээр өөрөө хүсээд гэрээ хийх юм бол тэр компани миний өмнөөс бүх юмыг ингээд шийдээд би ингээд зөвхөн бүтээгдэхүүнээ хүлээж авахд бэлэн боллоо гэдэг шиг би ингээ пассив хаустай болёо гэд шийдвэр гаргаад 6% хүүтэй пассив хаустай болёо гэдэг шийдвэр гаргахад надад ингээ бүх юм нь бэлэн тэ сагсанд бэлэн байж идэг бүх одоо компани хурж ирээд хийждэг зөвлөхүүд нь ирээд ажилладаг ийм болж ижил манай энэ гэр хорол энэ утаатай байшингаасаа энэ утаатай орчноос сална ах гэж бодоод байгаа. Энэ дээр та бүх ямар бодолтой байна? Тийм ер нь бол яг юм цогц үйл ажиллагаа байж ажил энэ яг эцсийн үр дүндээ хүрнэ л дээ тий. Сая нөгөө одоо Улаанбаатар хотын төлөвлөлттэй холбоотой ялангуяа энэ дулаан хамжийн асуудал ерөөсөө л орон нутгийн одоо засаг захиргааны анхаарах хэрэгтэй. Ялангуяа тэр төлөвлөлт тал дээр. Дээрээс нь төлөвлөсний дараа тэр хөрөнгө оруулалтыг олж одоо манайх болохоор ингэж гэдэг байхгүй. Одоогийн хуулиар бол эрчим хүчний одоо яамал одоо энэ дулаан хамжийн асуудалд одоо хамаатай юм шиг боддог. Гэхдээ ялчгүй амьдралаа сургаад одоо Улаанбаатар хот бол ингээд засаг одоо тухайн нийслэлийн тухайн дүүргийн засаг даргын үндсэн гол ажил өрөөсөө энэ айлуудаа нэг өвөл дүнтэй болгох том юм байгаа ч тийм. Тэгэхээр бидний бас дулаан хамжийн хууль дээр бас яг энэ төлөвлөлт талдаа бол энэ орон нутгийн удирдлагууд бол маш их оролцоотой орж. Тэгэхээр төлөвлөлт тэгэл хэрэгжүүлэлт за дээрэс нь хамгийн гол чухал юм нь тэр стандартын асуудал бол Монголд бол бүрөөстэй нэлийн одоо онцгой анхаарах асуудал. Тэгээ стандарт хэрэгжүүлэх байх хэрэгтэй юм. Гэхдээ яг ер нь бол стандарт норм дүрэн байгаад гол нь манайх стандартын нэг юм цогц үйл ажиллагаа маань алдагдсан байна Монголд гэж бид нар хараад байгаа л да. Юу гэхээр стандартыг одоо хэн боловсруулах юм бэ? Олон улсад бол бусад улс орнууд бол SDO гэдэг Standard Development Organization гэдэг тусдаа байгууллага. Одоо юу гэдгийг яг энэ passive house-аар эсвэл одоо барилгын тэр одоо стандартаар одоо юу яасан олон улсад олон жил ажилласан юм юунууд байдаг юм байна. Гэтэл тэрүүгээр хүмүүсээ одоо нөгөө юу яадаг? Education хийдэг одоо хархиндаа суулгаж өгнө л да. Одоо ингээд
байшин барьж байгаа нөхрийг яг л ийм стандартаар барьж шүү гэж сургаж өгөхгүй л бол нөгөө сийгдэг ямар юу гэдгийг тий байшин бариад байна шүү дээ. За тэгэхээр стандарт нь боловсруулах, стандартын сургалтыг олгох, стандартыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах гэд энэ цогц ажиллагаа явж ижил өнөөдөр бид нар тэр нөгөө бодит байгаа хүсэж байгаа өөрчлөлтүүд амьдрал дээр гаргал юм байна. Ер нь бол тэгтээ стандартыг нь бол гаргацсан билээ шүү дээ. Тэр барилга хотоолтой. Тийм тэн дээр бол стандарт энэ төр байгаа л та. Ер нь энэ дээр нэмээд нэг хоёр юм хэлэхэд ийм бил. Нарны систем пассив хаус гэхээр нөгөө ийм үнэтэй тэгээд нэг тийм орлого өндөртэй хүн л одоо хийх боломжтой юм шиг тийм ойлголт хүмүүст байгаа байхгүй. Тэр ойлголтыг нэгдүгээр дэвдэх хэрэгтэй юм л. Энэ бол боломжтой баг зардлаар одоо энэ хэрэгжүүлэх боломжтой гэдэг. Тэгэхийн тулд нөгөө бизнесийн зарчим руу нь оруулаад төр айл болох нөгөө зохицуулах юм руу оруулаад айл болох баг оролцоод за тэр зээлийн яаж гаргах юм те. Ерөөсөө зээлийг л өгөх хэрэгтэй юм л шүү. Тэгээд бизнесийн зарчим руу нь оруулах юм бол тэр одоо энэ хүлээгдэж байгаа одоо нарны панел суурилуулах компани зөндөө болсон. Тэд нар чи яг юу хүлээж байгаа нь тэр дэмжлэгийг л хүлээгээл байгаад байгаа байхгүй. Тэрийг нь хөгжүүлээд хоёрдугаар энэ хүмүүсүүдийн энэ ойлголтыг бид нар одоо маш олон ийм барилгын хүчний төвөөс үүд юм уу одоо тэгээ хариуцсан газраас нь энэ боловсон хүчнүүдийг бэлтгэх хэрэгтэй юм л. Тэгэхгүй бол хөөрхий яг л ингээл нэг өнгөндөө тааруулаад нэг хүнтэй гэрээ хийдэг барагч гэрээ хийхгүй шахуу ингээл хамаар зөвшөлтөд нэг байшин барьждаг нөгөөх нь үнэхээр шаардлага хангахгүй байхгүй. Тэгэхээр одоо нарны панел ч юм бол хямдхан болцсон одоо жишээ нь одоо 2 жилийн өмнө би панел суурилуулгаад нэг панел 440 ватт гаргадаг байсан бол дөнгөж саяхан одоо яг тэр ижлэхэн брэнд 720 ватт гаргадаг болсон. Бараг нэг дахин нэмэгдсэн. Тэгсэн мөртлөөс үнэ нь хямдарсан. Тэгээ гих мэтлийн ийм боломжууд бол зөндөө гарцсан. Тэгээ энийг ингээ нөгөө төрөөс ингээд суртлах хуулах хийдэг. Тэгээ ийм дэмжлэг хэрэгтэй байна гэж хараад байна. Таны хувьд одоо санхүүжилтийн схемийг яавал төгөлдршүүлэх үү, яавал бид нар одоо энэ нөгөө салхинд хийсгээд байгаа мөнгөө ийм юм руу зарцуулж чадах уу? Тийм тэгэхээр би угаасаа нэг л зарчим одоо ингээд ойлгочоод ингээд яриад байгаа юм нь альва нэг эрчим хүчний шийдэл ярихаас өмнө эрчим хүчний хэмнэлт гэдэг юм эхэлж ярих хэрэгтэй байна. Энэ чинь бол зоосны нэг тал нь юм байна. Тэгэхгүйгээр энийгээ хийхгүйгээр нөгөө та сая бас хэлж шít нарны панелаа хэрвээ дулаалаагүй гэдэг байвал ямар ч хэрэггүй яг үнэн багхгүй гэдэг чинь хүчин чадлан ч гэсэн угаасаа өгөхгүй юм бэл. Тэгэхээр энэ дээрээ анхаарах нь тэгэхээр нөгөө дахиад эргээд стандарт юмнууд гарч ирээ та. Яг нь сая одоо 90-аар хэлдгээр тэгж бүх юмыг нь тэгж амар яаж бол бас арай чадахгүй байх. Гэхдээ зүгээр ядаж хамгийн түрүүнд тэр бид чинь 13 онд эхэллээ 12 онд эхэллээ нөгөө 8% ипотекийн зээл шиг схем рүү оруулж чадах юм бол энэ маш том дэвшил болно. За энэнийх нь артлынх нь гаргалгааг нь угаасаа манай энэ банк санхүүгийн салбарын нэлээд ажилласан байгаа юм билээ. Би одоо сая бас цогц дуустахад тэр ханшийн алдагдлаа хаахын тулд гадна талын долларын орлоготой үйжээж явал ханшийн зөрүү гарахгүй болно. За тэгээд хид хидийн нөгөө юунууд байгаа. Одоо миг шиг нэг компаниас ажиллах таарна тэр чинь. Тэгжээж нөгөөтг чинь гарсан зээлүүдийг багцуулж үнцаасжуулаад буцааж зах зээл рүү зараад тэндээсээ ирэх жилийнхээ санхүүжилтийг гаргаад ингээд одоо манай 6% 8% чинь тэгж явдаг шүү дээ. Яг иймэрхүү байдлаар. Тэгээ нөгөө манай одоо явдаг бүтц чинь Монгол банк руугаа зараад байдаг болохоор очиод ингээд тулчаад байгаа байхгүй. Энийг хэрвээ долларын орлоготой ханшийн эрсдэлгүй болгочих юм бол бид заавалчгүй эндээ биш продакшн гаргаад зарах тийм боломж руу нэгддэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ингээд тиймэрхүү шийдлүүд бол зөндөө байгаа юм. Тэгэхээр би хэлээд байгаа нь технологийн шийдэл нь бол одоо байна. Одоо нарны панел зөндөө ингээд хямдассан байна. За бид одоо нэг дулаан эрчим хүчний хэмнэлт гэдэг зүйлээ дулаан алдагдлаа багасгах зүйлээ одоо нэг жоохон ойлгож эхэлж байна. Тэгэхээр энийгээ бас нэг цааш нэг үнцгэрүүлээ хийжүүл биднээс туслахчаад юу яачих вэ? Тэгээд буцаагаад энийгээ одоо санхүүгийн тэр схемтийг уяад явуучих юм бол зөвхөн төрөөс одоо нэг ядсан шүү дээ. Сая чинь одоо нийслэлдээ 5,000-ыг хийх гэж бас л нэлээд болж шүү дээ. Тэгсэн бөө хэл амлаа. Энд чинь өөрөө хэрвээ говийн хвшлэрүүгээ татаад оруулах юм бол тэр бүх яриа хилцэл тэр хяналт мяналт чинь нөгөө тэргүүрээ яваад өгчих байхгүй. Тэгэхгүй төр бүхнийг хийхэд нэг асуудал нь шүмжиллээс бас айн тэгэл нөгөө улс төрийн хувьд гал ирэх үгүй гэл ингээл янз бүр юм байна.
вэ? Ингээд схем юм гаргаад өгч байгаа. Гэхдээ тэр схем бас их сайн алдаагүй их хэвээр. Тэгэхгүй бол бас нэг Пандорагийн хайрцаг нээж. Одоо ингээд харин гэхдээ энийг ингээд би ингээд бодлоо л доо. За энэ нэг схемийн дүр зургийг ингээд мандуул засаг дарга харцсан байна. Гэхдээ энийг улс төрд нэг хүн лид хийж явахаас өөр аргагүй. Энийг хэрэгжүүлэх нь угаасаа гарцаагүй. Бид нар хэрэгжүүлэхгүй л бол ямар ч арга байхгүй. Тэгэхээр энэ дээр хин нэг лид хийхийг бид нар хүлээх ёстой юм уу? Эсвэл энэ дээр одоо ингээд засгийн газарт өгсөн энэ олон тогтоол үүрэг чиглэлээ бид нар дахин хянаж энэ дээр бүр нийтийн сонсголч юм уу хийх ёстой юм уу? Яах ёстой? Яагаад энэ ингээд бид нар яагаад хүлээх ёстой юм бэ л гэдэг. Тэгээ би бол бас сүүлийн үед ингэж бодоод байгаа л да. Улсын хурал дээр одоо хийх ёстой ажил гэж байгаа. Одоо гүйцэтгэх засаглал дээр бас хийх ёстой ажил гэж байгаа тий. Тэгэхээр бас энэ хоёр маань ингээд бас нэг юм зааг хязгаартай байх нь аягүй зүйтэй юм билээ л да. Одоо улсын хурлын гишүүн гээл тэгэхээр бараг л одоо юу гэдгийг мандуул захирлын ажлыг ордоос нь очиж хийгээд л тий. Айлдуулаад гүгээд байх нь бол зүйтэй биш тий. Яг бодлогын хэмжээнд одоо энэ асуудлыг яаж одоо төр засгийн зүгээс дэмжиж тэр одоо нэг айл өөртгийг баг байлгах уу? Яавал одоо энэ бохирдолтой байгаа орионд байгаа айл өрхүүдийг нэг жилдээ багтаачих уу гэдэг юм уу? Тэр чиглэл рүү л одоо ингээд бидний улсын хурлын зүгээс гаргаж чадах гол юм нь бол ерөөсөө мэдээж нэгдүгээрт нь улсын хурлын тогтоол, хоёрдугаарт бол улсын хурл мэдээж одоо хууль тэгээд хамгийн гол чухал юм нь ерөөсөө бид нар чинь хуулийн хэрэгслийг тавьж одоо энэ гүйцэтгэх засаглалыг шахаж ажиллах нь бидний ажил байгаа байхгүй юу. Тэрнээс биш бид нар одоо ингээ манлайлж яана гэдэг одоо юу гэдгийг ингээд өмнөөс нь урдуур ингээ утгалтаа тайхан жоохон тийм эмх цэгц алдагдсан. Монголд бол ялангуяа тэр эмх цэгц маш их алдагдсан байна гэж би зүгээр хараад байгаа. Юу гэдгийг бараг л гişүүн хүн одоо сүүгч хийгээл цагтаа хийгээл те заримдаас эмч болоо явж байгаа ч те би бол энийг нэг жоохон сонин юу байна энэ бол жоохон засаглах хэрэгтэй гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхгүй нөгөө бид нар чинь нөгөө юун дээр сууж чадахгүй байгаа байхгүй. Одоо энэ бодлогын одоо тэгээ тогтоол салбараас одоо төр засгаас хэрэгжүүлэх бодлого. Одоо ер нь сүүлийн үед бол бид нар нөгөө 8 улсын 12 хуулийг судалсан гэж байна шүү дээ. Тэн дээр юу харагдсан бэ гэхээр ерөөсөө бодлого нь шууд хуулийн дээр сууж өгдөг. Тийм болсон байна. Одоо шинэ Казахстан гэдгсэн чинь бид нар захиргааны хуулийг ингээд судалсан чинь Казахстаны хуулийн дээр шууд тийм өгүүлбэр байгаа байхгүй. 23 оны 1 сарын 1-ээс 35 мегаватт стэйж пампад сторожийг тендергүүгээр шүлжээндээ залгана. Амар хүчтэй шууд бодлого нь хуулийн дээр орж ирдэг. Одоо ерөөсөө тэгж стандартын хангана энэ ингэж тэгэхээр одоо хангана гэсэн юм. Тэгэхээр одоо бид нар юу гэдгийг тархмал их үүсрэг дэмжихийн тулд одоо нөгөө 1% татвар одоо аж ахуйн нэгжүүчийн 1% татварыг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах юутай болсон шүү дээ тий. Тэгэнгүүт 1%-аа тэр татварын одоо магадгүй зөвөр 0.1 ч гэж болно эсвэл одоо хэд байдгийг тий. Тэрийг одоо яг энэ зөвхөн айл өрхийн энэ одоо нарны панел батарейг дэмжихэд одоо зарцуулнаа тэр сертификат гаргана гэж хүчээр орж ирэх хэрэгтэй байгаа байхгүй хуулийн дээр. Тэгжээж энэ манд бодож хэрэгждэг юм байна л да. Эсвэл ингэж болохгүй юм уу? Энэ одоо жоохон хүчинцлэрэг болох л та. Эсвэл одоо гэр хорооллын айл өрхүүд пассив хаус барих юм бол одоо тийм хөнгөлт үзүүлнэ гэдэг. Тэгээд хуульчилчих юм бол баг эндээс тэр загвар схемийг засгийн газар өөрсдөө олох хэрэгтэй юм шиг. Харин тий яг саяны нөгөө нэг тэр нэг одоо агаарын бохирдлыг бууруулах гэдэг сангал одоо энэ айл өрхүүдийг өөрөө юмаа хийгээд тэгээд үнэхээр чи пассив хаус үнэхээр барьчтай гэдгийг чеклээл шаардлага хангаж байвал тэндээс нөгөө саппорт 30% саппорт ч юм уу тий 20% саппорт аваа явж идэг. Тийм л бодлого тогтолцоо. Тэгээд тэр бодлого маань шууд хууль дээр сууж өгсөн. Нөгөө эргэлзээгүйгээр тийм. Хэн нэгэн журмаар өөртөө зохицуулт гаргахгүйгээр тийм. Эр барыг нэснээр журам ч харин хэрэгжихгүй байгаа байхгүй. Олон улсад би хараа эрчим хүчний яг салбарыг яриад манай хууль нэг юм маш товчхон ерөнхий хуультай юм билээ. Манай Монгол улсын бүх хууль. Бусад улс болохоор процессын хуультай сая би хэллээ тий. Тэгээ манайх яаж нэхэр дулаан цахилгаан хоёр талдаа 800 гаруй журамтай. Журам их орон болсон байгаас. Тэгэхээр ийм журам гэдгүүл нөгөө доктортой зохицуул биш. Яг бол та маргааш ирэхэд нэг шинэ журам гарцсан. Эсвэл маргааш ирэхэд өмнө байсан журам алга болсон. Тэгэхээр ийм докторгүй салбарлуу хинч хөрөнгө оруулалтгүй. Тэгээд энд байгаа бүх оролцогч тал тасралтгүй хүндрэл бэрхшээлтэй тулгарч байдаг. Гэтэл бусад улс болохоор би даасан дулааны хууль нөгөөх нь 50-60% процессын зохицуулт. Тэгэхээр олон улсч гэсэн энэ журмыг бол secondary regulation гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдрийн хувьд хууль нь хүчтэй журам бол хүчин төгөлдрийн хувьд яах юу гэдэг юм байна л да. Тэгэхээр за ийшээ чиглэх нь зөвтэй гэж харж байгаа. За баярлалаа. Тийм. Миний хувьд болохоор бас энэ шинэ хуулиар нэлийн тэр зохицуултуудыг тэгээд одоо төр ямар оролцоотой байх энэ сэргийгдэгчмэн дээр ялангуяа одоо бүр том хүчин чадлын одоо станцууд бол яг ингээд нөгөө тендерээ зарлаад нөгөө хуулиараа явчихна. Энэ өрхийн хэрэглээний одоо сэргийгдэгч мөчийг яалтчгүй хуулиараа зохицуулаад
хөнгөлтийг ингээд тодорхой заагаад өгчих юм бол энэ бол ингээд бүүн бол. Яг тэгэхээр Австралид яг бүүн болоод тэгээ сүүлдээ эн чинь бүр нөгөө сүлжээ хэлбэлцсэн шүү дээ. Бүр нөгөө айлууд нь бүгд солар панел тавиад эхлэн гот нөгөө батарейгуу хит их нийлүүл одоо сүлжээ рүү явагдаад тэгээд одоо нөхдүүд яаж юм нэхэр батарей дээр хөнгөлт өгч эхэлж байгаа. Панел дээр биш, панелийнхаа юг зогсоодсон. Батарейн дээр хөнгөлт өгч эхлэн гот хүмүүс чинь нөгөө эхний ээлжинд нөгөө мөнгө юмнээд батарей авахгүйсэн хүмүүсүүд чинь одоо батарейгаа авч тавиад ингээд сүлжээ ингээд баг тэр өрхийг өөрийн үйлдвэрлэгч болгочихж байгаа. Тэгэхээр иймэрхүү зохицуултуудыг хийгээд тэр таны эхний хэлдэг 10 их нэтийг би нэг дээр нэг тооцоо хийжсэн. Тэгэхэд бол 300 мянган айлын 40%-ийг бид нар хангах боломж байсан юм л. Тэгэхээр юугаар нартай панелтай бүр дулаан байшин тань дулаалах тань тэгээд дулаалаад бүр ингээд бүр 100% төрөөс өгөхөд штэ. Тэгээд ингэх тийм боломж байсан байхгүй. Тэгээд одоо бид нар яхаа вэхээр тэгэж бол ингэж их мөнгө зарж болохгүй юм байна. Энийг бизнес руу н оруулаад, энэ зарчим руу н оруулаад, хуулиар нь зохицуулж өгөөд тэгээд тэр хүмүүсүүд тоглох эрхийн өгөөл тэгэл тэдний өөрсдөө явна. Дээр нь бид нар яхаа вэхээр хүмүүсүүдээс сурах хэрэгтэй юм лээ. Толгойг нөгөө тархиугаа нэгдэг шиг яг л одоо зөв ойлголтыг тэр одоо чаддаг хүмүүсүүдээр нь хийлгэж тэднийг олноор нь бэлдэж ингэж одоо туслах хэрэгтэй юм лээ. Тэр хүмүүс туслах хэрэгтэй юм лээ. Таны ер нь одоо энэ схем, энэ таны яриад байгаа саяны схемийг амьдралд одоо хэрэгжүүлэхэд яг юу хэрэгтэй юм? Тий. Одоо би бүтэн хотоор байгаа ш танд дүүргий гэж. Тий. Харин одоо ийм болчиход байгаа. Бид нэр зөвхөн одоо санхүү энэ тэрэ бас бодхоос хэрвээ ингээд ийм том хэмжээний бодлого хэрэгжихийн тулд гэхээр тал талын өнцгүүдээ ойлгох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Одоо энэ 5000 айлын дулаалгын ажил 4000 орчим чингэлтэй дүүрэг дээр хийгдэж байна. За энийг яагаад ингэ ганцхан манай дүүрэг дээр баг ингэж төвлөрүүлсэн бэ гэхээр за нэгдүгээрт нь юуны хувьд зохион байгуулалтын хувьд одоо би ингэ засаг даргын хувьд ингэ бүгдлөө нэг осчиж байгаа. Тэгэхээр нэг ингэ хүч тарамдаад байхгүй бас нэг. За тэгээд төвлөрүүлж хагаад үр дүн гарахад дараа нь үр дүнгийг харахад бас арай амар. Тэгээд нийслэл хот даяар нь альва нэг шинэ юм ингэж хийхээс өмнө бид нэг пайлот болоод нэг газараа ингэж хийж үзэх хэрэгтэй юм билээ. Альва нэг зүйл. Тийм ч учраас одоо энэ нарны панелийн прожект зөвхөн дүүрэг дээрээ би төвлөрүүлээд байгаа гол сан. Тэгээд энэ маань ингээд яваад үр дүн харагдаад тэндээс чинь бас алдаа оноогоо харна шүү дээ. Энд зохион байгуулалтын хувьд бас бид нэр алдна. Тэгэхээр за юун дээр алдав? Тэгвэл алдаан жижиг юм байхгүй юм чинь ингэж хийж. Дараа нь за яг ингээд ийм процессор ингэж явахад яг болохоор модель юм байна гэх юм бол тэрийг нийслэл даяараа ингээ хэрэгжүүлгээд. Тэгэхээр би бол зүгээр одоо тэр юуны санхүүгийн тэр хэдэд бас тэгж хэлээ та. Та хэд ингээд нэг банкн ч юм уу юу яагаад ороод ирээч. Одоо хамаагүй манай дүүрэгтэй ч юм уу ороод ирээ. Тэгээд нэг жоохон эслэн аваад хэдүүлээ ингээд нэг тусшаад үзье. Тий. Тэгээ эндээс чинь ингээ юмнууд ингээ харагдана. Ипотекийн 8% ч гэсэн анх худалдаа хөгжлийн банк эхлээд олгож эхлээд нөгөө юм ингээд яваад тэгжээс на за энэ яг болохоор юм бэ гингүүт нь төр оролцоод за наатах чи юу н шийдэл чи юм бэ гэд ингээд явж эхэлсэн түүхт юм бэл. Тэгэхээр альва ингээд эн чинь бид нэр ийм том хэмжээний олон хүний амьдралд нөлөөлөх юм шийдвэрийг бид нэр эхлээ наа жижиг хүрээнд тусч үзэх хэрэгтэй. Тусшилт гэхээр бас хүмүүс жоохон буруу ойлгоод идэм билээ зүгээр. Би одоо пайлот гэх юм уу яах юм те. Болдгийн байна гэдгийг харуулах. Тэгээ харуулчих юм бэл. Тэгээ одоо би энэ пассив барилгын хүрээлэн гамбаа эднэстэй бас яриад байгаа юм дээр байхгүй. Хамаагүй хэдүүлээ юу яач юм. Манай дүүрэг дээр нэг хагас гач юм уу нэг газар дээр яг наад гэр болон байшин пассив айл нөгөө нэгэд хийгээд гин. Тэгээд наадах чинь нэг бодлуулалтад үзье. Тэгээд айлууд ингээд Гэхдээ баг хүүттэйгээр. Тэг харин тэрэн дээр нь бас нэг банкыг оруулаад ирээ. Тэгээд тэр аль аль нь бүгдээр эзэдэл хийж байгаа байхгүй юу? Би ч гэсэн улс төрийн хувьд ч гэсэн эзэдэл хийн гэсэн үг шүү дээ ер нь бол. Тэгээс тал талдаа ингээ эзэдлээ ингээ хуваалцаад ингээ оролцоод тэгээ үзээтгэе. Тэгээ энэ дээр нь юу гарах нь болж ийн үгүй. Тэгээд юу яаж зас сайжруулахаар юм харагдах нь. За тэгээ энэ маань нэр болох юм бол хэдүүлээ бүр ингээ сайжруулсан хувилбараа гаргаж чагаад наадах чинь хот даяар орон даяар ч юм иймэрхүү модель болго явуул гэсэн зүйл бас бидэд яриад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө юмыг ингээд нэг шууд ингээд нэг төгс шийдэл амьдрал баян юм чинь те. Тэгэхээр янз бүрээр ингээд үзэл ахал ястай юм байл л дээ.
За баярлалаа. Манай хэлцүүлгийн цаг дуусж байна. Гэхдээ маш их сонирхолтой өнцгүүдийг сонирхолтой одоо хууль ажил хэрэг явж байгаа юм байна. Та бүхэнд амжилт хүсье. Анхаарал хандуулсан үзэгчдэд баярлалаа.